Чойрын чөтгөр хоёр. Эм бүгд бүтэн хувилбараар орлоо. Төрүүлж худалдаж авдаг хүмүүстэй зориулаад эхний 2 хоногт арай хямдхан үнээр худалдаж авах боломжтойгоор орууллаа. Чойрын чөтгөр хоёр. Хэлгэн борхон хоёр хэд хоногийн аяллаа эцэст зүүн чойрын дэнж дээр гарч ирлээ. Хүндий даган шахацалдсан олон гэр хүний хөл хөдөлгөөн борхныг алмаар байлаа. Ийм олон аяллыг урд өмнө тэр үдсэнгүй. Хэлгэн дөрөө мултлан мориносон буугаад дорон явган сууж. Борхоо миний дөө наашаасаа гэв. Тэгснэн ингэрэн уудалж ганц тамхин гаргаж бэлдэв. Борхон мориносон үсрэн буугаад дэрэгд нь явган суулаа. Аха, бид хүрээд ирсэн үү? Гэхэд хэлгэн мошиж мөн дөө. Энэ харагдаж байгаа чинь зүүн чойр. Хүрээ газар үзээгүй хүнд бол хачин сонин ихтэй газар та. За. Одоо хоёулаа лав өсвөрн ахыг олж уулзгал үлдээд байна. Гээд сая санаа амарсан мэд шүүр салдаж бүсэндээ цуусан хэд чулуугаан зохиж тамхихан асааж шуналтай гэгч сорлоо. Борхон дэнж дээр гарч ирсэн цагаас хойш хүрээ газрыг ширтсээр сууна. Борхны нүдэнд үнэхээр л хачин харагджээ. Урд хожид айл саагалт хүмүүс хоорондоо ойрхон буухыг үзэж явсан ч гэрэж ингэж шилийн даран буухыг үзээгүй хэрэг. Тэрнийг хараад борхны бие өөрийн ирэхгүй чичрүүдээс хүрээв. Тэднэр бүгдээрэн ямар нэг зүйлээс айж химээхтэн нэг бараадаж аргаан барсан гэлтэн санагдана. Эцэг чинь над хөөг минь эрдэм намд сургаж хүний тайтай болгож өг гэж хэлсэн. Борхон минь одоо ч бүх юм чамаас шалтгаална да гэж борхны бодлыг таслав. Тэр дуугүй толгойд охиж хүрэн зүг гүлрэн байснаа хэлэх хаа та намайг тэр айлд хүргэж өгчхөд л яваад өгөх үү гэж асуув. Төвний энэ асуулт нь өөртөө нь хамт шинэ айлд дасалбалтал нь хамт байж болох уу гэсэн гордлогын үг болохыг мэдсэн хэлгэн анхан нэг хоноглож хаад л явахгүй болгооргүй. Лав өсвөрнгийнх сайхан айл чи алзахгүй гэв. Ингээд тэд зүүн чойрын годомж дондор явцгаалаа. Борхонд бүх зүйлээс сонин шинэ байлаа. Хэдэн жаал дотор нь юу ч юм чигсэн болтой цулаг үзийг ээлжлэн өшиглэж түүндээ баг тайн аргагүй инээлдэж байгааг үзв. Өндөр банз мотор урд хашаа хийж тэдгээр хашаан дундуур хүмүүс холхилдана. Шавар шалбаа гихтэй байгаа нь тэдний гэрхээс өмнөхөн бороо орсон бол та. Тэд эхэлж орсон гудамаас баруун тийш салж дахин нэг гудамаар орж тэр гудмын төгсгөлд шахуу байх нэгэн бусдаасан арай намхан банцан хашаатай айлын үүдэн дэрж зогслоо. Хэлгэн дөрөөн дээрэн босч зогсоод хашааны дээгүүр додогш өндийж харлаа. Борхон түүнийг дагаж мөн өндийж харах гэсэн ч нуруу намхан тул тоймтой юм олж харж чадсангүй. Хэлгэн хүн олж харах болтой. Нохогороо гэж чанга хэлв. Тэгэд инээлээ. Борхон руу эргэж за дөө минь зорьсон айлдаач ирлээ дээ гэж хэлээд мориносон буулаа. Борхонч дагаж буув. Урд банзнуудыг завсаргүй үрж босгосон хашааны дундах төмөр хаалга тачигнэн дуугарч дараа нь нээгэдлээ. Хаалганы завсраар буурал үстэн дээр ирүүнээс нургасан тажирхан сахалжман бууралдсан өвгөжөөрээр цугууж үзэгдэв. За та хоёр маань ирв. За аян замдаа сайн явж ирв. Аль дутагш орцгоо. Морьд оруулаад ир. Үгүй бол манай энд ч урд гартаа улсч бий дээ гэв. Борхонд хамгийн ихэнд тэр өвгөжөөрээр их л илгэмсүү санагдлаа. Хэлэгний хойноос морин хөдөлсөөр үүдээр оров. Хашаа нь цэлгэр ажээ. Голд нь хоёр гэр,
болонд нь хуучин амбаар гаргадна. Тэднийг орж ирэхэд халтар банхар хуцаж өвгөн үе үе дуугүй болгож загнана. Ингээд тэд хоёр гэрийн арай том гэртэн явж арцгаалаа. Хэлгэн баруун хоймор хавцаа сууж борхон түүний тор суужээ. Гэр дотор нүдэнд торох юм гэвээс хоймрын хуучин хэр дагвалсан авдар дээр тавьсан олон судар бичиг аж. Цайцуу болцгоосон хойно лавх сүрэн гэх хөгшин хав ойрын сонин ярав. Саяхан манай энд нэг сүрхий хэрэг мандсан та. 10 уулын хормоогоор нэг дэнж байдгийн. Тэн дуг нь айл нутгалдаггүй юм. Тэгсэн нэг айл очоод буучгаад чөтгөр басгаж орхиод. Өнөөх нь манай гавийн айлуудыг өстө амар заяаг үзүүлээгүй хэсэг юм болсон та. Гээгэн цагаан өдөр гэрийн бүслүүрийг чинь ингээд л огцом чангал сулдаад байгаа юм шиг. Мантхар цагаан гэрийг чинь өстө овгос хийлгээд л манай гудмынхан цөм нүдээр үдцгээсэн гэдэг юм. Хөөхий нэг хөгшин зайран байдаг юм. Тэр л амараа хаах шивдэ. Лавгсрын ингэж хилээд хэсэг чимээг уулав. Тэгачнан тэр хэрэг дууссан мөртөн миний санаанаас ир гардгүй юм. Амьдралдаа ч олон юм үзсэн үнтэй би. Тэр үгийн дуусгаж чад цайхан оочлон суув. Борхон чимээгүй сонсож байв. За, энэ залуу хүү чинь эрдэм сургаар ирсэн хүмүүн үү те гэж инээв. Хэлгэн толгой дохин инээх хайтаад мөн шүү ах минь. Довдон гэд миний нэг хуурай ах би. Сайн хүн. Тэр хүүгийн эрдэм номд шамдуулъя гэж надаас хүссэн юм. Би танаас өөр эрдэм номдоо хүн танихгүй болохоор таныг л зориод ирлээ гэв. Лавх сүрэн толгой дохин өөр жишээ нь би зүүдэлсэн юм. Шавилхан биетэй хүү ирээд хэл ам сугалчих гээд байна гэж. Энэ жал байж дээ гэж инээгээд борхон руу гарав. Борхон доош гарч хэлэх үг болцсонгүй. Гэрийн хаалга хаагдах чимээнээр борхон сэржээ. Холзом даян шиж ядраад үд хүрдэл унтчихаж. Сэрсэн даруйдан гэрээс гараад харвал өнөөх хашааны буланд байсан амбарын үүдэнд өвгөн зогсож байхыг үзээд би шүүрхэнгүй дөхөн очлоо. Өө хэлгэн ах явчихсан уу? Өө сэрчгээ юу? За чээжих л тунддаг үхтэй. Хэлгэн төрүүхэн явсан. Чамааг сэрхийг хүлээж сууж хагаад муу сайхан гараад явлаа. За орж цай унтаав. Өвөө энэ хэдэн банцнуудыг янзлаад орхив. Тэгээд хоёулаа эрдэм чамд даахөө. Би танд туслах уу? Зүгээр өвөө дөнгөчхөн. Чи цаа ундаа ууж авахгүй бол эрдэм сурна гэж бүтэхгүй шүү. Туслахын тухайд бол оройхон усанд явах хэрэг гарна та. За тэгвэл би усанд явнаа. Аав минь хүн тусдаа дэмтэй явах нь сайн эрийн шинж гэдэг юм гэж хэлээд шилээ маажва. Борхон ичиж эсвэл санаа зовох бүртэн ингэж шилээ мааждаг юм. Өвгөн толгой дохин зөөвөлөг. Аавынхан захиасыг мартдаггүй хөвд эрдэм сургах амархан гэж түүнийг магтав. Хэлэгнийг явснаас хойш лавх сүрэнгийн хашаа борхонд эхэндэн хариг хүний газар шиг санагддаг байлаа. Өдөр нь өвгөн бичиг зааж, амбаар хашааны банз янзлах, ус авах, аргал түүх зэргийг хийлгэнэ. Харин гэрийн доторх нам гомыг эмгэн хаж ядалливддэг байв. Тэрээр нуруунд бүхтийсэн ч гар хөлн хөнгөн гал дэрх тогоо шанахтайгаа нэгэн бийд наалдсан мэт ажээ. Борхон эхэндэн түүнээс сүрддэг байлаа. Хажид эмгэн хүний нүүрөөд удаан харддаггүй. Үг цөөнт. Гэвч өглөөбөр борхны өмнө аагтаа шаргал цай тавьж халуун дээр нөө хоосон гэдэс эрдэм тогтоодгом гэж хэлдэг болов. Ийм үг сонсох бүрт борхон гэрээ сандаг байлаа. Ээж нь ч гэсэн өглөөбөр ингэж зэмлэнгүй халамжилдагсан. Харин хажид эмгний халамж чанга үгэндэн цайны аягантан орой унтахад дээл нөмөргөж өгөхтөл шингэнэ. Тэрнээс биш миний хүү гэж нялуурах нь үгүй. Гэсэн ч борхон тэр эмгнийг өдөр ирэх тусам дотнчлон дасжээ.
Намар болоход зүүн чойрын салхи огцом хөөтөрч хашааны завсраар элс шороо үлээнэ. Борхон өдөртөө өвгнөөс Монгол үжихийн зурлага сурч оройн хажид эмээгийн дэргэд сун хуурай мод хагалж өгдөг болов. Эмгэн хаяа залуугийнхаа тухай ярьдаг байлаа. Хоёр хөө төрүүлсэн ч хоёулаа хүн болоогүй гинэ. Хүн өрөөгүй хөгшөрнө гэтгч гэж нэг өрөө хажид эмээ гал ширтэн сууснаа санаа алдсан юм. Борхон юу гэж хариулахаа мэдсэнгүй. Тэр зүгээр л хажууд нь сууж байв. Эмгэн түүн рүү харж үлмэдэг инээмсэглээд чи энд ирсэн нь өвгөнд ч надад ч ёстой хань боллоо та гэв. Тэр үгийг сонсоод борхон шилээ маажв. Ичсэн дэн тэр. Гэвч дотор нь хачин дулаан мэдрэмж төрж байсан юм. Өвөлдөн хажид эмгэний ханиалга ихсжээ. Эхэнтэн хүйтэн агаар залгиснийх биз гэж бодсон ч өдрөөс өдөрт дордов. Өглөө гал түлхэх гэж өндийхтэн цээж нь хоржгонон гарын тогооны бариул дээр хэсэг зурж хичирдэг болов. Лавгсрын өвгөн гаднаа нэг их тоохгүй мэд байх боловч шүн бүр эмгэнийхэн дэргэд сууж судрын хууд заяархан эргүүлэн амандаа майн уншина. Борхон тэр үед анх удаа өвгөнийг айж байгааг мэдэрчээ. Өвгөн чанга хүн. Хичээл заахтаанч, загнахтаанч, инээхтэнч нэг л хэвээр. Гэвч хажид эмээ ханаж иглэх бүрд түүний нүд цочин хөдөлж гардах эрхэн түргэн гүйлтэн. Хавар дөхөх үеэр эмгэн орноосоо босгоо байлваа. Гэрийн ажил борхон лавгсүрэн хоёрын нуруунд дээр ирлээ. Борхон анх удаа цай давс игдвэл ямар болдгийг, гурил зуурхад ус багдах ямар байдгийг мэдэж авав. Хажид эмээ орон дээрээс нь түүнийг харж хэвтээд сулхан инээнэ. Ингээд байвал чи эрдэмтэйгээс гадна айл авч явах хүн болох нэ гэж хэлэхэд борхон баярлах гуныхын завсар толгойд өгдөг байлаа. Нэг өглөө цасгайлж хашааны доод болонд шалбааг тогтжээ. Борхон хувинган аваад худгаас ус авч ирэхэд гэр дотор хачин нам гомболсон байлаа. Лавгсрын өвгөн хажид эмэгний орны дэргэд сууна. Өвгөний нуруу урд урдынхаасаа ч илүү бөхтийсэн мэт харагдав. Борхон өөдөндөө зог тусжээ. Өө гэж дуудахад лавгсрын хариу хэлсэнгүй. Зөвхөн толгоогон үл ялгсэгсрэв. Долом эмэгний нүүр тайван харагдана. Удаан завсан хүн гинт өвдөлтөсөн салсан мэт амар тайван. Борхон ховинтой унсан хаалганы дэргэд тавиад дөхөж очив. Юу хэлэх нь ч мэдэхгүй байлаа. Ойлгохоос дойс хинч ойлгосонгүй. Харин хоолой нь өөрөөн зангирч нүдэн бүрэлцээд ирэв. Лавгсрын өвгөн эмэгнийхэн гарыг хоёр алган дундаан хавчаад удаан суулаа. Тэгээд аяархан сайн хань минь төрүүлээд явчихлаа та гэж хэлжээ. Тэр өдөр хашааны хаалга олон удаа нээгдэж хаагдав. Хавийн хөгшөд дэрч эмэгнийг цагаан даванд орон ном уншиж зулаасан ав. Борхон юу хийхээ мэдэхгүй гүйсээр байлаа. Ус авчрна, аргал оруулна, хүмүүст аяг тавина. Гэвч хийж байгаа бүхнийхэн цаана хажид эмэгний ингээд тавь. Тэгэж болохгүй цайгаан асгachхва гэх хоолой дутагдаад байв. Оршуулгын дараа гэр улам том, улам хүйтэн болсон мэт санагдав. Хомирдох авдар, зуухны хажуугийн шанага, эмэгний суудаг байсан намхан сандал хүртэл эзнийн өгүүлж бөмөд ээлэг хуйл харагдана. Тэр өрөө лавгсрын өвгөн анх удаа борхонд цай аягалж өглөө. Цайн давс багтай сүүн шингэн байв. Өвгөн өөрөө ч мэдсэн бололтой аягандан хараад үл мэдэг инэв. Өвөн гэрийн ажилд муу хүнтэй гэв. Борхон аягаан хоёр гараараа барина. Би сурчгана. Тэгээд танд туслана. Лавгсрын өвгөн түүний өдөөс удаан харснаа толгой дохив.
Хоёулаа болно тоо болно. Нэгэн тэнтүү шиг болоод. Ингэж борхон тэр айлын хүүхэд шиг болжээ. Өглөө усанд явж, өдөр бичих сурч, орой гал түлэн өвгөнтэй хамт цай уудаг болов. Хажид эмээгийн эзгүй орон зай хизээч бүрэн дүүрсэнгүй. Гэвч тэр хоосон зайны дэргэд борхон багаар дүүрч эхэлсэн юм. Борхон өвгөний дэрээд бүтэн 1 жилийн нүр үзээд байлаа. Түрүү жилийнхэн зуны дунд сард энд хурж ирсэн бол одоо жил тойроод эргэн зуны ихэнх сар болжээ. Тэр бичиг үсэгтэй болсон ба одоо лавгсрынгийн хэлснээр төвд бичиг сурахаар болоодох юм. Учир нь төвд хэлийг сурах юм бол олон сайхан ном уншиж мэдлэг оюунтай танилцж болох юм гинэ. Зүүн чойрын хийдэд амьдралын хүний зам мөрийн тухай олон судар бий гэж хэлжээ. Ингээд хуучин монгол бичгээр загтал уншиж гаргадаг болоод байсан борхонг өвгөн дагуулan төв хэд рүү явжээ. Эднийг төв хэдийн үүдээр орж явхад нэг эмэгтэй өвдөг дээр борхирн сууж яв. Борхон дэрэгдүүрэн зурж өнгөрөхтөн хялам хийж харвал эмэгтэй нүд цайжгсан байхыг үзээд тулам эмээ шиг сохорчгсан байх та гэж бодов. Лавгсрын зурж өнгөрөхтөн энгэрэн уудалж боорцог атхан түүний алган дээр тавилаа. Эмэгтэй боорцгийг алган дээр нь тэмдчин авчгаад үл ялыг нэмсэглэн. Зурж өнгөрсөн хойно борхон эргэн харвал өнөөх эмэгтэй яг борхон руу харж явах нь тэр. Гэвч нүд нь цагаан байсан болохоор яг ч харж байгаа эсхийг нь мэд харах байсангүй. Борхонд яагаад ч юм нуруугаар нь хүүт дагшиг болоод харцсан бошуухан борууллаа. Лавгсрын хийдийн үүдний хоёр талд зогсох хоёр харж адхандан Түмэн баяр багш байгаа болов гэж асуув. Нөгөө лам нарын нэг нь мөр хазаан багш өглөөх нь ном хорсон. Одоо сумын ард талд байх үз. Гэв. Лавгсрын талархан толгой дохиод борхонд хандан. Чи эндээ байж вэ? Өөмөлж хашгирч өрдөө болохгүй шүү. Энэ бол судар номын газар гэлээ. Борхон толгой дохин хаалганы дэргэд модон барлагын сүүдэрт зогсоод үлдэв. Нэлээд удаан хүлээсний дараагаар өвгөн гартан судар барьсаар гарч иржээ. Эргээд сумын үүдээр гарч явахтан борхон өнөөх сохор эмэгтэйг хайгаад олж харсангүй. Лавгсрын өвгөн борхон хоёр хийдийн дэнжийг уруудан алгасаар гэртэн хүрлээ. Өвгөн авдрынхан хажууд суугаад гартан шаргал давуунд нямбай бодолтой содрыг гарган ирж үзүүлэн. Энэ бол гүнчин догдлын оршив. Энэ содорт хүмүүний амьдралд юу зөв болоод хэрхэн амьдрах тухай зааж сургасан байдаг. Энийг хоёулаа бичиг үсгэн сурсан хойноо уншнаа гэж хэлээд хоймордох авдартан хийчихв. Ингээд төвд үсэг зааж эхэлжээ. Энэ өрөө тийм ч удаан хижээл орсонгүй. Тэр шин борхон зүүдэлсэн юм. Зүүдэнд нь өнөөх төвд үсгнүүд нь агаар тэргэлдэн амьтаа мэд хөдөлж хідэн үсэг нийлж бүр өөрийг нь элдэн хөөж эхэллээ. Тэгснэн яг архан талд нэрээд нуруунаас нь барай давх шиг болж өнөөх төвд үсгнүүд чинь хачин муухай хашгирахтаа зэрэгцэн сэрлээ. Борхны гар хөлөрчээ. Гэрт барьсан зул нь бөхөөд удаагүй бололтой. Зулын тосны үнэр харанхуй гэрт ханхална. Гадаа уяатаа байгаа хөгшин банхар хуцаж байна. Эргээд унтахаар хажуу тийш харан хэвтгэд хүн хашгирах тун бүдэгхэн сонсдов. Нэмээд өөрийнх нь хашааны банхараас гадна эргэн тойрны айлуудын ноход боргож хуцаж эхлэв. Дахин хүн хашгирах энэ удаад гарцаагүй сонсогдоход борхон хайж өвгөнийг сэрэв. Өвөө гадаа хүн орлоод байна. Лавгсрын өвгөн мөн чимээ чагнж байсан нь босоод ирв. Тэр даруйтан гэрээс гарч хашааны үүдээр харвал хэдийн хавийн айлууд мөн чимээнээр сэрчихжээ. Олон хүн гараад ирж. Цугласан олны дундаас ганц нэг хүн гартаан бамбараа сааж хавирган сартай харанхуй шөнийн годмыг гэрэлтүүлнэ. Борхон олны дундуур шаган харвал тэг дунд нь нэг хүн тоош тонгоочгсон гараараа газар малтаад орилж явах нь тэр.
Хүмүүс яахаа мэдэхгүй байх шиг дэмийл харж зогсоцгоно. Тэгсэн өнөө хүн сая дээш өнгөж миний хүүхдийг хаана болсон гэж хашгирав. Сая царайг нь олж харсан бурхан түүнийг таньжээ. Өдөр хийдэд очиход гадаа нь гуйлга гуугаад сууж байсан сохор эмэгтэй дүрээр мөн байхын тэр. Хүмүүс ч сандралдаж нэг нэгнээ чангаан зорж ам амантан бовтонцгаана. Тэгсэн өнөөх эмэгтэй олны дундаас борхон гонцолж хараад гөлөрчихв. Лавгсран ураг шалхаж гараад та нар чинь юугаа хараа зогсоод байгаа юм? Наадхаа бариад ав. Бийд нь муу ёрын сүнс шүглснээс зайлахгүй гэж хэрэндийн чанга дуугарлаа. Хамгийн ойр зогсож байсан эдэр насны хоёр хэр гартан байсан бамбран дэргдэх хүнд өгөөд тэр хоёр лавгсрынгийн хэлснээр өнөөх эмэгтэйр өдөглөө. Тэднийг ойрдох үед эмэгтэй хий самардан хашгирч тэр хоёрыг ойртуулахгүй байсанд лавгсран "Бүшүү бариад ав" гэж шавдуулахад хоёр залууч сандрахтан хам хом өнөөх эмэгтэйг хоёр гарнаас нь бариад авлаа. Лавгсран дөхөж ирээд "Гарыг нь сайн хүлээд орхи. Тэгэхгүй бол хүн гэмтэй гин байна" гэв. Энэ орилон хашгираан хийдийн харж ламыг мөн сэрээжээ. Харж лам олны дундаас зүсэн гарч ирээд өнөөх хоёр эрд хандан "Эмэгтэй хийд рүү аваач. Тэнд утсан хойно хэрхийг хам шийднэ" гэв. Харжийн үгийг хэнж эсэргүүцсэнгүй. Хоёр ирж эмэгтэн хоёр гараас чирч гулдчин хийдийн зүг явлаа. Цугласан олон тэдний явахыг харсаар хоцорч удалгүй гэр гэртэн орцгоов. Борхон өвгөнд наалдан "Өө, тэр эмэгтэй яаж гсэн бол? Өдөр хийд дээр очиход зөв зүгээр байсан биз дээ" гэхэд лавгсран борхны толгойг ээлж "Хөөх юм ин хорлол дөртөө болтой. Сайн үйлийг хийж явахгүй бол юм дамар хорлогддог учраас биш үү? Өглөө учир нь алдах байх" гэв. Борхонд төмөн асуулт төрсөн ч тэр залгив. Эрх хүн болгон бодсноо хэлээд байдаггүй гэж эзхэн загтдаг юм. Чойрын чөтгөр хоёр. Эм бүгд бүтэн хувилбараар орлоо. Төрүүлж худалдаж авдаг хүмүүстэй зориулаад эхний 2 хоногт арай хямдхан үнээр худалдаж авах боломжтойгоор орууллаа.